Сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. За тэгвэл эх 7 хоногт тохиож байгаа сар шинийн баярын үеэр 2 дугаар сарын 18-наас 21 хүртэлх цаг агарын мэдээг танилцуулъя. 2 дугаар сарын 17-нд буюу битүүний өдөр Төв, Говь зүүн аймагуудын зарим газраар 18-нд буюу шинийн нэгний өдөр зүүн аймагуудын нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна гэдгийг цаг үеэр орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн сар шинийн баярын өдрүүдэд увс нуурын болон дархтын хотхор завхан голын их хөрөн бэлчээр орчим, идэр тис орхон Ерөө голын хөндөгөөр шөндөө хасах 34-өөс хасах 39 градус хүйтэн, өдөртөө хасах 22-оос хасах 27 градус хүйтэн байх бол Алтай хангай хөвсгөл хинтийн уулархаг нутаг хараа туул тэрэлж хэрлэн уулз халах голын хөндөгөөр шөндөө хасах 27-оос хасах 32 градус хүйтэн, өдөртөө хасах 14-өөс хасах 19 градус хүйтэн, ханган нурууны өвөр бэл говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөндөө хасах 9-өөс 14 градус хүйтэн, өдөртөө тэгээс 5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөндөө хасах 13-аас хасах 18 градус хүйтэн, өдөртөө хасах 1-ээс хасах 6 градус хүйтэн, бус нутгаар шөндөө хасах 20-аас хасах 25 градус хүйтэн, өдөртөө хасах 7-оос хасах 12 градус хүйтэн байх төлөвтэй байна.